Эгэлжирийн амьдрал донд гэгэн түүх бүтээгч тэд бол баатар билээ. Хамгийн агуу хэрнээ эгэл даруй тэрхүү баатруудын түүх хүн хүнээ хайрлах хайрнаас үүддэг. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сайн дурынхны үүрэг оролцоо чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд сайн дурынхан тогтвортой хөгжлийг хурцлахч хүч нь болж өгч байна. 2019 онд сайн дурын байгууллагуудын сүлжээний гишүүн байгууллагуудын 28 мянган сайн дурынхан нийт 3.8 сая гаруй цагийг сайн дураар ажиллаж Монгол Улсын эдийн засагт 6.9 тэрбум төгрөгийн хувь нэмэр оруулсан байна. Сайн дурынхны санаачлан хэрэгжүүлж буй ажлууд нь байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарыг хамарч байгаа бөгөөд сайн дурынхан маань тогтвортой хөгжлийн асуудалд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар иржээ. Тэдний заримаас дурдвал Чингэлтэй дүргийн эрүүл мэндийн нэгдэл, эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Чингэлтэй дүргийн хэмжээнд нэлхсэн эндэгдэл 2016-2017 онд 2 тохиолдлоор буурсан. 2017 онд амьгүй төрөлт 40%, гэрийн төрөлт 50%, 0-5 насны хүүхдүүдийн дундах ахуйн болон зам тээврийн ослог гэмтлээс шалтгаалсан нас барал 90%-аар тус буурсан. Сайн дурын оюутан залуус сурагч дүү нартаа зориулсан төрөл бүрийн дугуйлан хичээлүүлдэг. Дунджаар нэг оюутан 80 цагийн хичээл явуулдаг. 100 м квадрат талбай бүхий барилгыг сайн дурынхны хүчээр засварлан тогтжуулж хүүхдийн номын сан ажиллуулж байна. LGBT төв хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон нийтийн ухамсарыг дэвшлүүлэх болон нөлөөлийн ажлуудыг явуулдаг. Монголын хараагуйчүүдийн үндэсний холбооны 50 гаруй сайн дурын оюутан залуус нь хараагүй хүмүүст ном уншиж өгөх, орчуулах, хөтөж хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг. 2006 оноос хойш Ногоон Аз төрийн бас байгууллагын ойжуулалтын талбайгаас гадна 16 том газарт 715 мянга гаруй модыг тариад байна. Модны ургалт 87%-тай байдаг. Хүнд нөхцөлд амьдарч буй 15,547 хүүхдийг альва эрсдэл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгаалах үйл ажиллагааг явуулж байна. Ид шидийн орон төв нь Сонгон хайрхан дүүргийн Баян хошуунд бүтэн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ба ид шидийн орон 2 нь 4200 м2 талбайд хүүхд хамгаалал, хөгжлийн төв, спорт цогцлбор, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараж болон төр хамгаалах байрнаас бүрдсэн цогц төв юм. 2019 онд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн элчээр бэлтгэгдсэн 177 сайн дурынхны оролцоо хүчин чармаалтын үр дүнд 8 сумын өсвөр насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийг 29.1%-аар бууруулсан. Эдгээр болон бусад байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэнд хувь нэмрээ оруулж байна. Гэгэн түүхийг бүтээгч сайн дурынхандаа баярлалаа.